За дараагийнхаа бичлэг тавтаа морил 5 сар чих онцлог сар юм байна. Жил болгон байдаг юм болов энэ жил юм болов гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2025 оны 5 сар болохоор аз тэ гоё одоо тэр энергийн хүч ихтэй ийм сар гэж хэлж байгаа байхгүй юу. За яагаад гэхээр дэлхийн ертөнцийн одоо тооллоор бол жишээлбэл 5 сарын 11-нд одоо маш азтай мөнгөний урсгал энерги сайн тийм өдөр гэж хэлж байгаа юм байна. 5 сард бол ийм өдрүүд бас нэлээд олон байгаа гэж уншлаа. Тэгээд маргааш жишээлбэл 5 сарын 11-нд эхлүүлсэн, хийсэн шин зүйл бүхэн одоо шин юм бүхэн одоо эргэж хэд дахин гэж үржиж ирнэ гэж хэлж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ дээр нэг анхаарах юм та сайн зүйл хийн үү, муу зүйл хийн үү ерөөсө бүгд яг адилхан үржигдэж ингэж буцаж ирэх учраас аль болох сайн зүйлд анхаарлаа хандуулж сайн сайхан энерги өрөөсөө гаргах нь хамгийн чухал. Дариг ертөнцийн зүгээс харах юм бол нэг ёсондоо ингээд сүүн замта хамгийн ойр байдаг том одоо галактик буюу одоо Андромеда гэдэг Андромеда галактикийн хаалга ингэж нээгдэж гариг ертөнц хоорондын ийм зааг байдаг. Тэр нь одоо улам ингэж нэмгэрсээр байгаа. Тэгээд нэмгэрсээр байхаараа яадын гэхээр одоо хэдэн 10 мянган жилдээ шинэ галактик үүсдэг ч юм уу. Тэндээс хүн төрлөختөнд яаж одоо нөлөөлдөг вэ гэхээр энерги нь ингэж нөлөөлж урсан орж ирдэг юм байна л да. Тиймээс дэлхийн ертөнцийн энергийн урсгалд тааруулж одоо өөрийнхөө зүн совингоо сонсож өөрийнхөө доторх дуу хоолойгоо мэдэрч түүнийхээ дагуу үйлдэл хийх юм бол илүү амжилттай, азтай болно гэсэн ийм зүйл юм байна. Тэгээд 5 сард 5 сарын 11-нд за энэ 5 сардаа ер нь багтаагаад аль болох шин зүйл эхлүүлээд өөртөө шин дадал бий болгодог ч юм уу. За тэгээд дээрэс нь одоо шин шийдвэр гаргадаг ч юм уу. Ер нь юу ч байж болно те. Өөртөө ямар нэгэн өөрчлөлт хийдэг ч юм уу. Одоо шинээр хадгаламж эхлүүлсэн ч болно. Маш бага мөнгө хийгээд эхлүүлсэн ч болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхэн маань маш одоо амжилттай болох магадaltaй. Тэр чинь ер нь тэгээ өнөөдрийнхөө амьдрал дээр ч тэр ер нь хүний нутагт их орондоо байгаа хинч ялгаагүй ингээл хичээж байгаа бүгдтэй амьдрах гал хит их ажиллаж гэн. За тэгээд аливаа зүйлийг болгох гол бүтээх гээл ер нь бол ингээл зүтгэл ингэч хинсэн тэгч хинсэн гээл дор бүрнээл одоо өдөр бүрл ядарсан ч ядраагүй юм шиг те яваад л байгаа. Гэхдээ ингэж хичээж байгаа өөрийгөө ер нь бол ингээд түр амраагаад жоох ингээ өөртөөгөө ингээд тулж ажиллах тийм цаг хугацаа хүн өгөх хэрэгтэй байдаг юм байна л да. Тэгээ энэ 5 сарыг японочууд болохоор нэг өсөндөө өвөл дуусаа. За тэгээ хаврын одоо гоё дулаахан одоо цаг үе эхлээд тийм Golden Week гэдэг амралт байдаг байхгүй Японд. Тэр амралтын амс хийсний яг дараагаар хүн ингээд сэтгэл санаа янз бүр болж ирдэг юм байна л да. Яг нэг амралт байжгаад ажил орохоор тийм ийм өөрчлөлтүүдээс болоод энэ 5 сарыг яг тийм нэг юу гэдэг юм бэ? Гогацу био гэж бас хэлдэг юм байна. Одоо 5 сарын нэг тийм био гэхээр ер нь бол өвчин гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг хямардаг ч юм уу сэтгэл зүйн янз бүрийн одоо өөрчлөлтөнд ордог. Хэлж байгаа нь болохоор ингэж байгаа байхгүй. Ер нь бол яг хуу дулааны улирал гэдэг бол хүмүүсийн сэтгэл санааг маш их юм тэнүүн болгодог тийм сайхан улирлаа. Тэгэхээр тэр дулаан үед хүмүүс өөрлөгөө ингэж бас өөртөөгөө ингэж бас тулж ажиллах тийм илүү боломжтой байдаг гинэ. Яг хөө агаар салхинд алхаад тий гарч ороод өвөл болохоор ер нь хэцүү шттэ тийм нэг тухгүй тэгэл ингээл яарсан байдаг да ер нь тий. Тэгэхээр дулааны улиралд хүн аль болох их гадуур гардаг. За тэгээд зугаалдаг, аялдаг. Тийм болохоор тухайн тэр одоо гарч орж байгаа юм болгонд хүний нүд ингээд тайлагдаж ингээд шинээр юмыг одоо мэдэрч харж ингэж яадаг. За тех тоолондоо өөрийнхөө дотор байгаа бас нэг одоо мэдхгүй өөр нэг зүйлийг сэрэх ийм боломжтой байдаг учраас өөрлөгөө тулж ажиллах тийм цаг үе гэж хэлээд авар болоод зун болоод инхэр хүн болгоны сэтгэл тэнийгээл нэг гоё болдог штэ тий. Бас тэрнтэй ч гэсэн бас Японд адилхан л ийм уялдаа холбоотой зүйл юм болов уу гэж би бас уншиж байгаа бодлоо. Тэгээд өөрийнхөө ер нь бол анзаарч чаддгүй зүйлийг л гоё одоо зуны энэ дулаан цаг үед илүү ингээд анзаарч өгөх хэрэгтэй гэдгийг л чухалчилж хэлсэн байгаа. Тэгээ яг Японууд болохоор энэ 5 сард нэг тийм хийх зүйлээ бас нэг бодож үздэг. За тэгээ өөрийнхөө орхих зүйлийг, за өөртөөгөө ажиллах зүйлийг гээд ингээд ийм зүйлүүдийг ер нь яг бүх хүн биш ч гэсэн энийг одоо яг уншиж мэдээс судалдаг хүмүүс нь болохоор бодож ингэж өөртөө дүгнэлт хийдэг юм байна л да. Тэгээд нэг өсөндөө яг жинхэнэ өөрлөгөө ингэж буцдаг цаг үе гэж хэлдэг юм билээ. Тиймээс одоо яг энэ цаг үед илүү өөрийнхөө
болж байгаа зүйлийг нь магтаж сайшаадаг ч юм уу те болохгүй байгаа зүйлийгээ дүгнэж ингэж орхих зүйлээ орхидог ч юм уу те тиймэрхүү одоо өөртөө дүгнэлт хийдэг юм цаг үе юм болов уу гэж би бас бодсон. Тэгээ би бас энэ 7 хоногт бас өөртөө маш их дүгнэлт хийсэн. Дүгнэлт хийхийн дээр жоохон ингээд нэг тийм өөртөө бас урам хугарсан тийм нэг 7 хоног байлаа. Яа тэгэхээр би ч бас ингээд ер нь аль тийм яаруу бас ингээд манайхаар бол юу гэдгийг одоо нэг тийм хүүхаа гэсэн хүн байхгүй юу. Тийм болохоор тэр маань заримдаа бас алдахын, заримдаа бас онохын. Тийм болохоор яаруу юмд бас ингээд нэг тийм шийдвэр гаргадаг ч юм уу. Нэг тийм тал мал маань заримдаа ингээд ер нь ихэнхдээ яг ондголдоо ингээд хийн гэсэн бол хийдэг те болгоно гэсэн бол болгодог тэгнэ гэсэн бол тэгдэг ер нь бол хэлнэ гэсэн бол хэлдэг нэг тийм зам маань бас заримдаа үнэхээр болохгүй байна шүү гэдэг тал дээр би бас өөртөөгөө маш их ярилцаж ингэж нэг тийм одоо бясалгасан ч гэх юм уу тийм 7 хоног байлаа ер нь бол тэгээд бас нэг хичээл боллоо гэх юм уу надад бол нэг яарад нэг юмд шийдвэр гаргацсан чинь жоохон ингээд түрэгтчлээ гэдэг зүйлийг бас өөртөө мэдэрсэн болохоор тэгэл ингээл өөртөөгөө жоохон ажиллаад өөрлөгөө ингэж анзаарч яриад тэгээ өөрийгөө бас ингээд илүү их хайрлаа. За тэгээд мэдхгүй тэгээд нэг тийм амар нэг уйраал те нэг ингээл бүр яаж байгаа юм бэ чи гэж өөртөө өөр ингээл өөрийгөө бас нэг жоохон зэмлээл нэг иймэрхүү байсан. Гэхдээ энэ нь бол яг огт ерөөсөө муу зүйл бол биш. Та бүхэн маань ч гэсэн хүн болгонд л ер нь бас ийм цаг үе байдаг. Тэрийгээ ерөөсөө бүгдээрээ яагаад ингэж байгаа юм гэж айгуу тийм муугаар боддог ч юм уу стресст ч ингэж бодох хэрэггүй. Тэгээ хэн нэгэнд гоё таагүй санагдсан ч юм уу таатаа санагдсан ч юм уу хэлмээр зүйл байгаа бол тэрийгээ сайхан хилээд те хэлхийн хувьд хэлнэ тухайн одоо хүн тэрийг яаж хүлээж авах нь бол тэр хүний л одоо бодол тэр хүнд одоо тэр боломжийг нь бол үлдээгээд өөрийнхөө гоё хэлэх зүйлийг бол хилээд өөртөө ингээд бодогдсон зүйлээ сэтгэл хөдлөлөө ч юм уу те сэтгэл мэдрэмжээ одоо ингээд илэрхийлээд ер нь бол нууж ингээд чимээгүй цааш нь дарна гэдэг бол хамгийн буруу. Тийм болохоор яг энэ 7 хоногт бол би яг тэгж өөртөөгөө ажилласан 7 хоног байлаа. Яг тэгээд өөртөөгөө ингэж бас жоохон яриад бас зөрчилдөөд тэгээ өөрийгөө бас нэг хайрлаад зэмлээд тэгээ ингэжсэн чи өнөөдөр бас энэ бичлэгийг хийж байгаа байхгүй. Тэгээд яг эннийхээ яг тэгээ таарсан юм шиг энэ 5 сар орхих юмаа орхиод сайшаах юмаа сайшаагаад ингээд өөртөөгөө илүү ажиллах юм сар эхэлж байгаа шүү гэд ингэсэн чи нэрээ бас тэр сарнд нь таараач байгаа юм шиг те. Тэгэхээр бас та бүхэн маань ч гэсэн стрессж байгаа ч юм уу те хин нэгэнд гомдож байгаа ч юм уу хин нэгийг ингээд өгөөсөөч гэж бодож байгаа ч юм уу эсвэл ажил дээр ямар нэгэн буруу юм байдаг ч юм уу за ямар нэг одоо шийдвэр гаргасан чинь тэр нь болоогүй ч юм уу ингээл хүн бүхний амьдралд ямар нэгэн байдлаар болж байгаа болохгүй байгаа зөндөө олон зүйлүүд байгаа юм чинь тэрийгээ бодож үзээд за би энийг нь ингэж дүгнээ энэ маань нэг юм болчлоо доо гэд дахиад би нэг юм одоо яг ийм зүйлтэй тулгархад ингэхгүй айдаач гэдэг юм уу те нэг тиймэрхүү бодол өөртөө ингээд суулгаад ерөнхийдөө нэг тийм туршлага болгоод үлдээгээл яваад байвал тэр нь одоо биднэрт хичээл юм уу да гэж л бодож байна. Тэгээд одоо 5 сард юуг одоо орхих вэ гэдэг юм. Тэгэхээр нэгдүгээрт одоо танд ямар нэгэн байдлаар таагүй харилцаа ч юм уу те эргэн тойронд ч байгаа бол орхороо гэдгийг хэлье. За орхиж сурна гэдэг бол их өөрт амар байдаг. Японочууд бол ингээд анзаараад ахаар ер нь чимээгүй ингээд юмыг орхидог юм шиг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тат хүчний хуулийн тухай нэг сонирхолтой зүйл байна л да. Хин нэг ингээд таагүй сэтгэл төрүүлээд байвал нэр энэ хүн над ингээд энэ гэдгээс илүү би энэ дээр ийм юмыг анзаараад байгаа юм байна. Би энэ дээр ийм юмыг мэдрээд байгаа юм байна. Энэ хүнээс би ийм мэдрэмжийг аваад байгаа юм байна гэдэг ч юм уу. Тийм байдлаар өөрийнхөө сэтгэл зүг ингэж анзаарч тэгээд тэрийгээ ингээд хүлээн зөвшөөрч өг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь маш сонирхолтой. Юу гэхээр ингэж өөрийгөө анзаарч хүлээн зөвшөөрч өгснөөр цаана байгаа тэр одоо гол үндэс суурин дээрээ таны одоо хүн хоорондын харилцаанд ингээд хөдөлгөөн орж эхэлж идэг гэж байгаа байхгүй юу. Аяндаа ингээд болох хүмүүс нь болоод болохгүй хүмүүс нь одоо холдоод ингээд явчих тийм нэг хөдөлгөөн орж эхэлж идэг учраас хүнээс ингээд таагүй зүйл мэдэрсэн бол өөрийгөө анзаарч өөртөө тэрийг хүлээн зөвшөөрч би ийм зүйл дээр ингээд байгаа юм байна гэдэг ч юм уу тэгж хүлээн зөвшөөрч өгч үзээрэй гэсэн юм мэдээлэл байсан. За тэгээд хоёрдугаарт нь болохоор ямар зүйлийг бас орхиул зүгээр вэ гэхээр одоо сонин мэдрэмж төрүүлдэг тийм бодол
байвал орхиороо гэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл өөрийгөө ингээд нэг тийм хааж боодог, зогсоодог бодол байдаг штэ хүндтэй. За би ингүүлж худлаа даа ч гэдэг юм өөрийгөө нэг тийм дарсан бодол байдаг. За тэгээд дээрэс мэдээж ингээд чадахгүй зүйлээ худлаах өргөд өөрийгөө ингээд би теста тийм гээд ах биш тийм ээ. Гэхдээ за би нэг ийм зүйлийг ингээд хийгээд үзье даа гэдэхтэй өөрийгөө ингээд за чи гээд ингээд нэг тийм дараад идэг бодол байдаг бол за би хийгээл үзье те болвол тэр болохгүй бол тэр гэдэг нэг тийм өөртөө тий дараа нь харамсахгүй шүү дээ бид нар чинь хийж үзээд ингээ. Тэгээ мөн одоо юу гэдгийг хүнийг ингэж хүний өмнөөс тухайн хүнийг одоо ингэж ингээд байгаа юм болоо тэгээд байгаа юм болоо гэж ингэж дүгнэж бодох тийм бодол ивэл бойл гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл ажил дээр хин нэг нь таагүй харагдвал энэ хүнтэй уралцсан болоо тэгсэн болоо ч гэдэг юм уу те хин нэг нь хамраа одоо ярихгүй залахгүй бол тий ярихгүй залахгүй юм бол одоо над дургу болцсон болоо ч гэдэг юм уу. Ингээд өөрөө ингээд ямар нэгэн байдлаар юм төсөөлж таамаглаж боддог бол тийм бодлуудаа ер нь бол болж зогсоо гэж байгаа байхгүй. Энийг яаж болох вэ гэхээр нөгөө бод холгондоо яг зүгээр л анзаарч өгөх хэрэгтэй. Би ахаал бодож जैन за тэгвэл болий ч гэдэг юм ингээд багаагаар зүгээр анзаарч өгөөл. За тэгээ нэрэл бодогдоод энэ за яг хөө ингээд болоод өөр юм хийдэж гэдэг юм. Ингээ ер нь бол яг хүнтэй ярьж байгаа юм шиг өөртөө ингэж ярьж ажиллаж өгөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Ер нь өөрийнхөө дотор бодож байгаа зүйлтэй мэдрэмж, гуниг, баяр юу гэдгийг тэр бүх зүйлэл хүн ингэж анзаарч өгч чадах юм бол ингээд улс хуурандаа маш олон зүйлүүд ингэж хөдөлж өөрчлөгдөж эхэлж идэг. За тэгээ 3 дугаарт нь болохоор амьдралын хэм маяг. Нэг өсөндөө танд одоо ингээд нэг тийм буруу зуршил ч юм уу те нэг сайн биш зүйл байдаг бол тэрийгэ болох ч юм уу. Нэг тийм зүйлийг өөртөө бас болоод үзээрэй, хийгээд үзээрэй гэж байгаа байхгүй юу. Ер нь бол хүн болгон зөндөх байдаг шүү дээ. Одоо амттай зүйл ингээл ичгээд идэг бол за тэрийгэ жоохон болдог ч юм уу тий өглөө босоод шууд утас хардаг бол тэрийгэ ингээд багаагаар болдог ч юм уу. За тэгээд та нар өөрсдөө мэдж байгаа да. За би нэг ийм юм л над байгаад идэг тэрийгэ болъё да. Хит орой их юм иддэг бол болдог ч юм уу тий хүмүүртэл нэг тийм буруу зуршил байж идэг шүү дээ. За тэрийгэ ер нь ингээд болох юм бол бид нарт бас маш одоо хэрэгтэй бас зөв тал руугаа бүх юм маань хөдөлж ингэж явж идгаа гэсэн ийм бас зүйл байна. Дөрөвт нь болохоор энэ их бас сони юм бэлээ. Одоо өөрөө ингээд таны нуруунд дээр үүрч яваа ямар ачаа байна. Тийм ачаа байдаг бол ер нь бол тэрийгэ ингээд болох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Нэг өсөндөө танд ямар нэгэн карма байдаг бол тэрийгэ ч гэсэн болох хэрэгтэй гэж байгаа. 2024 оны ер нь бол 11 сарын 20-оос энэ дэлхийн ертөнцийн дээр маа нөгөө казино жидай гэдэг их зөөлөн цаг үе болсон байгаа гэж яриад байгаа шүү дээ тий. Тэр цаг үе маань ингээд явж байгаа учраас энэ цаг үе бол карма ч юм уу тий эго гэдэг зүйл байхгүйгээр ингэж явах урагшлах илүү амжилттай байх цаг үе гэж үзээд байгаа байхгүй юу. Тийм болохоор танд хэр их эго байна, хэр их карма байна, хэр их хүнд ачаа байна. Тэр бүх зүйл байдаг бол тэрийгэ багаагаар өөрөөсөө авч хаяад те аль болох ингээд хөнгөн альва зүйлийг ч гэсэн хөнгөн хүлээж аваад өөртөө гоё тийм хөнгөн мэдрэмж төрүүлж яг одоо байгаа цаг үедээ өөрийгөө мэдэрч одоо яг ингээ гоё хоол идээд та сэтгэл ханамжтай сайхан унтчихвэл тэгэл яг тэр амьдралдаа талархаал ингээл сэтгэлээ гоё дүүрэн байлгаад амьдрч сурах хэрэгтэй. Ер нь тэгээ карма гэхээр бас нарийн юм байдаг штэ. Өнгөрсөнд хийсэн зүйл за юу гэдгийг те өөрт одоо буцаж ирэх сайн муу карма гэл ер нь бол кармагийн тухай ярих юм бол бүр маш их зүйлүүд байдаг юм байлээ. Тэгэхээр ер нь бүгдээрээ юмыг ингээд харах өнцгөө өөрчилж жишээлбэл ингээл энэ хүн тэгж байгаа болов гэж харж ивэл тэр харах өнцгөө өөрчилж өөрлөгөө хандуулдаг ч юм уу те. За хүнийг харах өнцөг байна, ажлыг харах өнцөг байна. За тэгэл орчин тойрон өөрийнхөө хэрэгжилж байгаа зүйлүүд гэл бүхэл юмыг харах өнцөг байна. За тэгэл аль болох гоёор хараад ийм юм байгаад хүртэл нэрээ талархаж шүү гэл ингээд талархалтай бодох юм бол бас бидэнд бодож явж байгаа тэр бидний нуруунд дээр байгаа ачаа илүү хөнгөн санагдаж хөнгөн амьдрна гэсэн үг байхгүй юу. Тэрнээс биш өнөөдрийн амьдрал дээр үрч байгаа тэр бүх юмыг одоо шууд ингээл аваад хайчих бас бид нэр чадахгүй шүү дээ. Ажлаа хийн те амьдралаа авч явна. Гэхдээ тэрийг яаж ингэж хөнгөн байлгаж чадах вэ гэхээр харах өнцгөө өөрчилж бид нар тэр бүгдийг хөнгөн авч явж сурах юм болов гэдэг нь одоо хамгийн гол санагдсан. Тэгээд дараагийнхаа бичлэгээр би стрессээс ангижрах аргуудыг жоохон нэгтгэж бичсэн байгаа. Тэрийг оруулъя гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр дахиад уулзцгаая. Баярлалаа.